Артузо үзүүлж байна. Мэрхэд өвгт Авдан Цэбатар. Өвгдийн үг өв. Алдан торгод ба алдуулт. Судлаач мэрхэд өвгт Авдан Цэбатаргон өвгдийн үг өв хэмээх алдан торгодын дэлгэж болгоогүй 400-ны төгийг уншигчдын өмнө дэлгэсэн нэгэн сайхан бүтээлийн талаар өгүүлье. Уг номын эхний 6 бүлэгт редактор хийсэн манай нэр зохиолч дүүгч Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Мандрагва уг номын ач холбогдлыг өндрөөр үнэлж энэ ном гашуун ном зөвхөн түүний өвөө эмээгийн биш чи бидний өвөө эмээ нарын гуниг харуулсал түүхийн сургамж энэ ч ингэсэн байгаа. Бүх Монгол дуурхтны идүүлсэн, хядуулсан, эвдэрсэн замыг дурдсан байгаа. Бидний түүхийн ойл санамж мартагдаж, зохиомл төг bijлэх дарагдаж, бүдгэрч, бүлхэрч байгааг санаач. Ингэж бичсэн энэ номын үнцэн оршин хэмээн өмнөхтөл үгэндээ өгүүлжээ. Эрдэнэ Монгол аймагуд дотроос эзэнт гүрнийхээ нутаг дээгүр сүүлийн удаа тэв давнсан нүүдлүүд хийсэн торгууд ойрдод билээ. 13 дугаар зуунд өгөөдөө хааны үеэс эхлэн Алтай нурууны садан салбар Тарвахта сайрын улсаар нутаглаж, дөрвөн ойрдын задлалын дараа өрөнгө булган голоор нутаглаж, Алтай өврийг олон зуунаар манаж ирсэн торгууд нар нь Алтай торгууд буюу өнөөгийн булган голын торгуудууд юм. Дүүхийг өөрчлөх, үзэл сурталчлуулахаас илүүтэй үзэл сурталчилсан дүүхийг цэвэрлэн угөнцгийг сэргээх нь үлэмж бэрх ажил хэмээн зохиогч өгүүлсэн номын хуудас эргэх тоолонд үнэн болох нь ойлгогдно. Алтай мананд төрсэн аргалын хурх хөөхий гэж баруун Монгол ардын дунд гардаг шиг түүгэн төрсэн Алтай торгууд төмнийхэн дэлгэж болгоогүй 400-ны түүхийг үннээр нь уншигчдын өмнө дэлгэх гэж архивын баримт их сурвалжид түшиглэн энэхүү судалгааны намайг үтээсэн үнэхээр л үлэмж бэрх мөртлөө бас хойч үедээ үнэн түүхийг бичиглэн үлдээх гэсэн нөр их хөлмөр юм да. Түүхийн гүмэг бичвэр товч алимнах өгүүлэх өөр үнцэг хэмээн тодорхойлсон уг номын Эрдэнэ Монголын дуу байруулах буюу шүлэглэн хэлэх аргаар бичиж ишлэл зөвлөлт тайлбар хийж олон тооны зураг бодоо оруулсан хэн хүнд ойлгомжтой энгийн мөртлөө эгэлгүй сайхан бүтээл болжээ. Номын эхний бүлгүүдэд нь Монголын газар нутгийн түүхийг он цагийн дараалал зураглан товч тайлбартайгаар алимнах хэлбэрээр үзүүлжээ. Торгууд хэмээх нэршлийн үслийг шинээр тайлбарласан байх бөгөөд эдгээрийг төр өрхөн дараагийн бүлгээс өгүүлье. Номын 4-р бүлэг. Урд өмнө тэр бүр бичигдэж мэдээлэгдэж байгаагүй Алтай торгуудын түүхийн талаар өгүүлсэн 4-р бүлгээс эхлэн энэ тодруулан тайлбарлая. Номын зохиогч түүхэн үйл явдлуудыг тайлбарлахдаа түүнд холбогдох их сурвалжийг нэгэнгүй дурдахыг хичээсэн илт байна. Ингээд бид торгууд нарын талаар тэд их нүүдэл хийж ижил мөрнөөс нааш ирсэн хүмүүс гэдгээс цаашгүй. Току нэгэн гутал хэмээх дуунаас илүүгүй шахам мэдээлэлтэй байдаг бөгөөд торгуудын талаар түүний дотроос өдгөө их орондоо Алтай өрийн булган голд амьдран суугаа торгууд зан олны талаар чөлөөт нэвтэрхий тойлд тэд Шинжаанаас ирсэн хүмүүс ингэсэн утгатай бичигдсэн байдаг. Дэржлэн торгууд Монголын хамт улс номын өмнөтгөлийг бичсэн түүхч Эрдэмтний өгүүлэлд Шээрэн таашийн харьяаны торгууд нь 1770-ад онд ижлээс ирсэн хүмүүс юм хэмээн ташаарсан байдаг. Үнэн түүхэн гэвэл дөрвөн дойрдын нэг голлох аймаг торгууд нь Ховог сайр буюу Ховгийн гол сайрын улсын уугуул Эрдэнэ газарт нутагтаа нутаглаж байгаад 16 дугаар зууны сүүлчээс эхлэн торгуудын хоо өрлөг ноён торгуудын олох хэсгийг дагуулж цөөнгүй хошууд дөрвдүүдийг умрыг зорин нүсээр 1620 оноос ижил мөрний савд хөрж нутгалсан байна. Харин торгуудын ноён онхон цавчаач ноён өөрийн албатлуудын хамд нөөхгүй үлдэж Алтай өвөртө бөөр сэлгэн эрсийн өмнөд бие өрөнгө чингэл болгон голуудаар нутаглаж байсан болгоно олон сурвалжаар нотлогджээ. Торгууд аймгийн нутаглаж байсан
ховг сайраас холгүй бор талын дөрвөлжин хотод өгөөдөө хааны ордон өргөө байрлаж байсан тойр дуцгалын сүрлэг самбар байдаг. Тэдгээр нүүдлээгүй үлдсэн хүмүүс өөрсдөө алтан торгууд гэх бөгөөд тэд их нутгаа орхиж нүүхгүй эвэвээ сарниулахгүй төлөө тэмцэж нүүж одсон хоо урилгын хэсэгтээ нэг биш удаа тэмцэлдэж тулалдан эл зөрүүлсэн баримтууд байдаг аж. Тэдгээр дулааны нэгэнд алтан торгуудын домогт ноён Мэргэн Тэвнэбаатар амир өгчээ. Монголын бурхны шашинд тодорсон гоц эрдэмтэн 5 их худагтын нэг далаа манзуу шир худагт нээж тоон буюу авид гэгэний төрсөн эцэг нь торгуудын Мэргэн Тэвнэ ноён болохыг номонд тодруулан өгүүлжээ. Алтан торгуудын болон халимгийн торгуудын ноёдын уг гарвалын хэлхээсийг анхудаа хүснэгтийн хэлбэрээр хэлсэн олон зүйлийг тодорхой болгосон байна. Нээж тооны эцэг нь Мэргэн Тэвнэ мөн болох торгуудын зонхов бурхныг ижил рүү одох буцаж нөөх үед гартан залж явсан ховрог ловсон жалсан шэрэнгийн хөвгүн болох цаашилбал алтан торгуудын бэс шархуу хайны эцэг Баатар Увшиг халимгийн торгуудын уу шантай андуурсан ташаарл ном болгонд бичигдсэнийг залруулах зэрэгт ач холбогдолтой юм. Энэ хүн үеийн уг гарвалд тэмдэглэснээс үзэхэд 16 дугаар зууны дунд үеийн торгуудын ноён Буугай урилгийн 2 гэрийн 2 хадны 7 хөвгүүн 17 дугаар зууны эхнээс эхлэн бөөр холдон засаж түүхэн тустай бичгэлжээ. Алдаадаа үлдсэн торгууд нарын талаарх түүхэн үйл явдлуудын сурвалжаас төвөрлөн он дараалалаар дэлгэрэнгүй бичсэнийг энд бүгдийг дурдах боломжгүй бөгөөд тэд зүүн гарын хаан тулстай хэрхэн харилцаж манжийн эсрэг хэрхэн хамтран тэмцэж байсан талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Номонд их нутаг их чөлөөнийхэн төлөө 100 жилээр өртөөлн зүтгэсэн эрэмгээ дайчин их оронж алтан торгуудын удамшгүй байд чинь 400-ны эрхэм бахаргалт энэ түүхийг эс сэргээж болно гэж юу? Дээцгийн түүхийг огоорч туулсан замыг нь игнэгт өмөртөх гэж юу? Хэмээн зохиогчийн инхүү шүүрс алдах мэт өгүүлсэнчлэн зүүн гарын хаан тулсын мөхлийн үед түүнийг нэг хэсэг байсан алтан торгуудын түүхийн зурвалжуудыг манжуу зориудаар өргөдүүлж үгүй болгон гажуудуулж говьлсон харамсалтай. Манжид тал алдалгүй явж ирсэн халимгийн торгуудын ноёдыг магтан дуулсан манж хэдтийн сурвалжууд түүнчлэн торгууд хаатын тууж хоо урилгийн түүх зэрэг тэдгээр ноёдын өөрсдөө зориулан бичсэн түүхт дарагдан бүдгэрч бүлгэрч байгаа алтан торгуудын түүхийг сэргээж мандраган бичсэнчлэн ой санамжлаа бэхлэх цаг болжээ. Номонд энэхүү болгон голын торгууд хошуудууд нь зүүн гарын хаан тулсын уналтын үед манжийн их эдлэгийг сорин тэмцэж хүний цөөнөөс хүчин мөхсдгийн эрхэнд дайчин 1758 оны намраас 1771 оны 1 сарын 5-ны хооронд ердөө 11 жил ижил сууснаас бусад түүхийн бүхэл цаг хугацаанд эх орныхон баруун хязгаарт алтан өвөрт нутаглаж ирсэн болгон тодорхой байна. Ийм алтан торгууд нь ижил мөрний сав нутгийн халимгийн хаан тулсын хоо урилгоос ууш хаан хүртэлх ноёдын албад харийн хотод байгаагүй бөгөөд ижилд байсан тэндээс хамттан их нутаг руугаа нүүсэн нүүлээс бусад тэдний түүхийг хуваалцах учир холбогдолгүй тул үүстэл илэрхий 400 гаруй жилийн түүхийн замыг хойч удхан хоёр үзүүртэйгээр бичиж болгож уншиж угаарж байгаа нь үнэнд нийцэхгүй юм. Ийхүү бид их нутаг эртний түүх эрдэс дээцийнхэн туулсан замыг үнэн зөвөр тодорхойлон дэлхийд даяар дархан суурьсан элэг нэгт ойрд торгууд ахын дүүстэйгээ игнэгт эвтэй байх асуудалд ер нь нөлөөлөл хамааралгүй харин ч тусдаа сэдв болгон хиндэж ойлгомжтой билээ хэмээн дурджээ. Эндээс онцлон ийм нэгэн ихэд бэрх тэмцлийн замыг бичгэлэхэд их хэмээх үг багдаж нүүдэл хэмээх үг бачирдна. Ингээс гарчгаас өгүүлье. Зүүн Монгол 1691 онд манжийн иргэшэлд орсноос хойш 70 жилийн хугацаанд манжийн өөдөөс сөрөн зөксөж байсан зүүн гарын хаан тулсын уналтын 1755-1758 онд зүүн гарын 800 гаруй иргэдээс 100-аад мянга үлдэлт нь манжууд их хядлага үлдсэн байдаг. Гомелавын номонд сая гаруй хүнийг хүйс тэмдэрсэн аимшигт геноцид болсон талаар тэмдэглэсэн ч бий. Манжууд үүнийг зүүн гарыг төвшдгөн тогтоосон хэмээн аллага үйлдснээ зөвтгөн бичсэн байна. Сурвалжид тэмдэглэснээр зүүн гарын бүх хүмүүс эхнэр хүүхдүүд нь хүртэл хутга ханцуулан дээр авч өгөх нь хэмээн тэмцэлдэж байсан.
1758 оны хавар Шэрэн Тайшин Алтан өөрт нутаглаж байсан торгууд нарыг хийдхаар довтолсон тан луу жанжигаар ахлуулсан манжи ногон тугийг 500 цэргийг дайраад 10,000-аад ард иргэдтэй дагуулan Оросын нутагт орсон байна. 1759 оны 5 сарын 3-нд Шэрэн Тайшин Оросын эзэн хаанд бичсэн захидлыг Оросын сурвалжаас олж орчуулан уг номонд нийтэлсэн түүхийн олон асуултыг тодорхой болгожээ. Шэрэн Тайшин загталд бид тамийн тугаатай адил нөхцөл байдлаас гарч ирлээ гэсэнчлэн өнөөгийн Шэрэн Тайшин харьяатай албатууд нь тамийн тугаанаас татаж гаргасан хүнээ мартах учиргүй болохыг номонд онцлон өгүүлжээ. 1771 онд ижил мөрнөөс их нутгаа зорин ирсэн их нүүдлийн зам балгаш нурын ардаас 2 салж Шэрэн Тайшин цуваа нүрийн зүүн араар нь тойрч алтан өөр бэлэг рүү ууш ноёны албатууд баруунтайгаар нь явсан сурвалжууд байна. Эндээс эртний түүхийн мөр их нутгийн зам дахин салж салаалжээ. Торгуудын Шэрэн Тайш булган Чингэл цагаан голын зэрэг 3 газрыг зааж ирж яв хэмээн бичгийн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг нь Шэрэн Тайш өөрийн нутгаа зорин ийхүү зааж ирсээр нутагтаа ирж нутгалсан болохыг ном дэлгэрэнгүй тайлбарлажээ. Алтан торгуудын Шэрэн Тайш нар ижилд хүрч очоогүй бол зүүн гарыг зорьсон их нүдэл эхлэх байсан хэсэг. Их нүдлийг хэн газарчилсан зэргийг Оросын болон бусад сурвалжуудад хэрхэн өгүүлсэнийг уншигчид номноос уншин үзье. Торгууд нутаг дооны үгэнд далай их торгууд нутаг минь хэмээсэн мөр байдаг нь уудам гэсэн санаа уран сайхны халил төдий биш ажээ. Их газрын цээжин дээгүүр эрх чөлөөтэй нөөж нутгалсан торгууд зан олны нутаг бол үнэхээр далаа мэд их бөгөөд уг хэрэгтэй Монголын эзэнт гүрний нутаг юм хэмээн номонд өгүүлсэн үнэхээр сэтгэлд сэр хийдэл буухажээ. Чингис хааныхаа эзэнт гүрнийг зогслоосон асар уудам нутгийг дурдсан, сануулсан, сангалдсан энэхүү дуун түүхэн түүний торгон зэргүүд болох торгуудаар хаяглагдсан үлджээ. 5 дугаар бүлэг. Энэ бүлэгт 1911, 1915 оныг өгүүлэх бөгөөд Монгол орны үлэмж удам үзэглэсэн төгөлдөр нутаг Алтан хязгаарыг машид харуулсалтайгаар харьд алдсан түүхийн сургамжийг бидрэх гэсэн гарчигтай юм. Зохиогчийн сэдвтэй уялдуулан нэлээд эрэл хайгуул судалгаа хийсэн байна. 1915 оны Хаагтын 3 улсын гэрээгээр Алтан хязгаар нь харьд алдагдсан гэдэг нь үнэнд бүрэн нийцэхгүй бололтой. 1912 оны үйл цэргийн жанжин Манлайбаатар Дамдын сүрэнгээс Богд хаан төрөвсөн бичиг. Шав бол Дамдын сүрэн хичээнгүйлэн айлтгах нь гадаад яамны дээд сайд баруун хязгаарыг төгнүүлэх сайд болгон илгээсэн завшаан дор хавар цаг боломжц баруун хязгаарыг нэн сэргийлэн батлах хэрэгтэй. Шууд Алтан шар сүмийн зүг дайлалдан Аббас зохмоо болох эсэг явлыг Богд эзэн заал хийхийг айлтгав. Хэмээн хугацаа алдахгүй цэрэг хөдлөхийг Богд одогтаас хүссэн байдаг бөгөөд шар сүм нь Алтан хязгаарын төв юм. Мөн 1912 онд Алтан торгуудын Чинван Мишиг дорж нар олноо өргөцсөн Монгол улстай дагаар орох хүсэлтэй Богд одогтод удаа дараалан хөрвүүлсэн сурвалжууд байдаг. Энэхүү удаа дараа гэсэн нэг бос удаа гэсэн үг бөгөөд бусад ноёдын адил тэдэнд ямар хариу өгсөн үндэсний төв архиваас олдохгүй аж. Алтан хязгаарыг чөлөөлж авах гэсэн Манлайбаатарын хүсэлтийг ёсоор болгоогоогүй. Үлэмж хэмжээний нутаг нь Алтан хязгаарт багтаж байсан торгуудын ноёдын хүсэлтийг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй. Бусад холбогдох сурж өчгөөд байгаа зэрэг нь Алтан хязгаарыг алдсан шалтгааныг өөрөөр таамаглахад хүргэх бөгөөд үүнийг цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай аж. Энэхүү гар хөнгөн суусаар Монголын газрын нутагт багтсан сая гаруй квадрат километр хэмжээтэй Алтан хязгаарыг Монгол улс салгах зорилгоор Хятадын талаас Манж Хятадын төрд олон үеэр зүтгэж ирсэн Балтван гэдэг Монгол гаралтай Хятадын төжимлийг захирагчаар томилох боломжийг олгожээ. Энэ үеийн түүхэд хамаарах нэгэн төөрөглийн талаар номонд тодорхой өгүүлжээ. Манай төвлөгдсөн хэлийн түүхийн сэдвт ном мэдээллийн сайтуудад 1913 онд Монголын талыг торгуудын Балтван, Хятадын талыг Кузьминский төлөөлөн болгонд голд баруун хил дээр гал зогсох гэрээхээс нь хожимын хил тогтооход нөлөөлсөн талаар үргэлж бичигддэг нэгэн сэдэв байдаг.
Номын зохиогч уг гэрээг сураглан үндэсний тагнуулын алба татварын ерөнхий газрын архиваас олдоогүй учраа уг гэрээ нь Монгол хэдтийн хооронд бус Орос хэдтийн хооронд хийгдсэн бөгөөд уг гэрээг Оросын сурвалжаас олж орчуулснаас үзвэл тэр нь гэрээ гэхээсээ илүү монголчуудыг төөрөгдүүлэх арга хэрэгсэл болгосон бололтой. Тэрхүү алдаан хязгаарыг дасалж явхад эдэгүйлэн ажиллаж дөрөвдийн хан галсан амжилт зэрэг олон ноёдод загтал илгээж Монголтой нэгдэхгүй байхыг ухууланд ятгаж улс дахгаар сөрдүүлж байсан хятадын төжмөл Балтийг манай зарим дүүгчид Монголын төрийн түшээ хэмээн ташаарч зарим хүмүүс манай алтай торгуудын банк хэмээн мэдээллийн хэрэгслээр зарлан хадуурч байгаа нь заавал залруулах ёстой ноцтой алдаа юм. 6 дугаар бүлэг 100 дамнсан төрөгдөл залруулахыг хүлээсэн төв. Энэ бүлэгт 1921 оны ардын хувьсгал 30-аад оны их хэлмэгдүүлэлтийн үедээ дөрөв харшуулан алтай нурууг оройхон давж ширэг хүн буусан талаар өгүүлнэ. Оросын төвөгч Клучевскийн төвөгч хүн бол барин бичгийн мөрөд юуны тухай чимээгүй өнгөрчөө гэдгийг мэдхийг эрмэлзэн далдуудахыг нь хөөцөлн судалдаг гэсэн байдаг. Зогоогч маань мэрэгжлийн төвөгч биш ч баруун хязгаарт болсон үйл явдлуудын талаар архивын сурвалжуудаас холбогдох баримтыг анхааран судалснаас нэг жишээ татъя. Архивын сурвалжид ховддох хилцсийн төлөөлөгч Равдан нарыг Шинжааны Чингэл цагаан голд очсон дөрвөстэд төв засгийн бодлогын талаар таниулах хийж их оронд нь буцаан өрөөлөг даалгавартаагаар 1933 он хүртэл ажиллаулжээ гэсэн байна. Нөгөө нэг сурвалжид 1962 оны 6 дугаар сарын 4-нд манайхаас Хятад улстай ноот бичиг солилцоход Чингэл цагаан голын газрууд нь манай хил орчмын ард түмний нутаглаж ирсэн нутаг бөгөөд бүгд найрамдах Монгол ард улсын нутаг дэвсгэр мөн хэмээсэн байна. Энэхүү нэгэн жарны хагас буюу хүмүүний насны талтай тэнцэх тэрхүү 30 жилийн туршид их нутгийг нь Шинжаан хэмээн зохиомжоор хаягдаж эзэн зан олныг дөрвөсөд хэмээн зориу дээр өгүүлсэн тэрхүү харуулсалт дүүхийн золиосон харгас хэлмэгдүүлэлтэд өртсөн торгууд төмний газар нутгийг Сталин Ча болсон хоёр байхгүй болж айдас арьсны дараа 1962 онд Чингэл гол нь бүгд найрамдах Монгол ард улсын нутаг мөн хэмээн сайн нэг үннийг өжих боломжтой болсон хэрэг бөгөөд харин эзэн ардуудын дөрвөсөд хэмээх нэр одоо болтол зөөгцсээр яваа юм. Энэ талаар номонд өгүүлснээс хоёрхан мөрийг уншвал 112 дугаар хуудас 6. Хардарсан он жилүүдэд бүх монголчууд өөрийн монгол хүнийхэн бууны амны урд өвдөг сөхөрсөн. Харин баруун хязгаарын ардууд Монгол гамин Осваны 3 бууны амыг үзэж туулсан төвхтэй. Хэмээн бичснээс үзэхэд тэрхүү 30 жилийн дотор баруун монголчууд хичнээн их зовлон туулж гарсан нь тодорхойжээ. Сталин 1943 оны 12 сарын 28-ны Тэсхэн хөдийн шөнөөр халимгуудыг ачааны вагонд ачуулан цөлхийн өмнөх өдөр буюу 1943 оны 12 сарын 27-нд Монголд суугаа төлөөлөгч Ивановаар дамжуулан манай маршлыг Москвад яаралтай дуудуулжээ. Том гүрнүүдийн цөмөн зэвсгийн өрсөлдөөнд шамдаж байсан тэр үед Эрдэмтэн Курчатовд хэрэгтэй уран манай алтай хязгаарт байсан талаар мэдээлэл байдаг. Сталин тийхүү алтай хязгаарыг ажиллахын тулд тэнд барилсан Гоминдоны хятадуудыг оон зайлуулахад Осваныг зэвсэглэн ашиглах зорилгоор олон тооны буу зэвсгийг Осванд гардуулах үргийг Ча болсон төгснөөр Монголын нэрийн өмнөөс түүнд олон тооны буу зэвсгийг гардуулан өгсөн байдаг. Манай маршал Ча болсонгаас Осванд бэлгэлсэн зэр зэвсгийг 108 тэмээд ачиж одлоо хэмээн баяр хөөртэйгээр өгүүлсэн номын хуудаснууд өнөөж олон бий. Энэхүү баруун монголчуудыг тамлан бүрлэгэж тонон төвөөж олон охид хүүхдийг булааж улгааж одсон Осваны цус дээрэмчид Сталины шагалтын дагуу төмний үүргийг халгавчлан Монголын нэрийн өмнөөс бэлгэлсэн Орос бууны ам эргэж олон монголчууд бэлгэлсэн сумандаа ирсэн эмгэнэл төвхийн өмнөд өөрийнхөө очтой зөвөр таниулах наримд маш их уршиг хөнөөл дагуулсан тэрхүү гашуун төвхт газрын сорвийг Сталинд мадлагдсан эцдийг нь хэлмэгдүүлсэн хүний нэрээр маршлын бүр хэмээн хий хоосон шүтэж удаа зөрүүтэй хайгалснаас эхлэн түүхийн өмнөийг янз бүрээр төөрөгдүүлж гажууд улсныг засаж залруулах ёстой билээ. Энэхүү бараан түүхэн баруун хязгаарт бууны ам эргэх хэмээн хөвшмөлөөр түүх болон үлджээ.
Освон зэвсэг бэлгэлхийг орон нутгийн ардууд ихээр эсрэг үсэж байсан талаар номонд туулсан зам алдагдсан нутгаа нэрлэж Освон зэвсэг өгч болохгүй хэмээсэн. Торгуудын өвгчүүдийг ногоон малгайтнууд дуудаж номготгсон гэлцдэг. Ахмад дайчдыг нэг бүрчлэн өрж ухаан алдуулан зогж ус цацаж байцааж ахиж дуурахгүй хэмээсэн ам өчхийг тэднээс авсан гэлцэх нь үнэн бололтой гэж. Бидний мэдэх байдаг богдын дулаанд тэрхүү хүлээлсэн бууны саманд Монголын олон зэрэг ирсэн алтан ам өргөжжээ. Энэ бол зөвхөн архив цаасанд үлдсэн түүхийн баримт. Олон жилээр үргэлжилж уужгарсан тэрхүү зэвсгэлсэн дээрэмчтэн эсрэг цус дулаанд Хилэрчмийн орон нутгийн хичнээн игэл ардуу тохирсныг одоо ч бүрэн дооцоогүй байгаагийн учир нь одоо ч тэд үзэл сурталын үеийн айдас хүлснээс хагацаагүй гэлтэй. Энэ бүхнийг номонд эерүүлэн өгүүлэхтэй умар төршийн тусламж тушаалыг хамт нь хүлээн авсан улсынхан удирдагчийн зовлон ухаарахын учир бас би хэмээжээ. Золгоо үгийн айдас үгүй зонхов бурхны нүүдэл ингэсэн эсгэс тавж өгүүлье. Монголчууд бидэнд эрдэс дээдсээсээ өвлсөн ариун өв соёл бурхан шүтэнүүд бий. Монголд байгаа бурхан шүтэнүүдийн дотроос хамгийн урт холын замыг дуулсан хоёр твийг холбон хоёрынтой заларч ховорхон түүхийн гэрч болсон бурхан магадгүй ганц байгаа болоо. Тэр нь Монголын бурхан шашны төв гандан тэгшлэн хийдэд залбирч буй Алтан тургуудын зонхов бурхан бөгөөд зонхов бурханы чогшин дүрийг 15,000 км газрыг туулан төв дөрнүүлэн залж хэмээн түүхийн сөрүүлжид тэмдэглэжээ. Алтан тургуудын үнэт өв сөрүүлж түүхийн цорын ганц гэрч болох тэрхүү зонхов бурханы түүхийн талаар номонд олныг өгүүлж түүнийг хамгаалах зайлшгүй шаардлага тулгарч байгааг мэдээлж энэ сэдвээр асуудал дэвшүүлж санаачлаг гаргажээ. Өвгдийнхөө туулж өнгөрүүлсэн зам давж гарсан давааны талаар өгүүлсэн өгөн бичээч. Өнөөдрийн эрх чөлөөт инх хамгаалан цагдаар өнгөрсөн түүхийн тасалсан хөлсийг сэргээн. Буурал түүхийн инхэн нугчаа даваан дээр буу залбираад сэтгэлийн гонгийг цэгсэрмүү. Хэмээсэн тэрээр аргагүй өвгдийнхөн захиасыг биелүүлэн тэднийхэн үгийг үр хойжилсан нь бохиалж буй буурал бичээчийн үг ажээ. Уг номонд их орныхон зах хязгаарт байнгын харуула бат цайз болон нутаглаж цугаа эрлэг цогтой сонор сортоотой малчин түмэн эгэл ардуудаа дээдлий хэмээн онцолсон Монгол улсын хилийн дагуу нутаглаж буй хүмүүст нутгийн гүнд улсын төвд ажин дүжин амьдрын цугаа бид бас анхаарал хандуулах тэдний туулсан замыг ойлгох аж тусыг нь ухаарах талаар бас нэгийг бодогдуулах хоёрыг сануулах сэдв ажээ. Торгуу дамыг бүрэн бүтнээр налааж байсан тэдний уугуул нутг нь хог сайр болохыг энэ тодруулан бичсэн байх бөгөөд аливаа түүх говьж гажуудахын хэрээр түүнд хамаарах улам үйл зүйлсээ алдаж байдгийн нэг нь газар нутгийн төвөөсөө төөрөх юм. Дөрвөн ордын түүхт их нутгаас олдон ив ивээ сарниулан хамаг буруу бүрүүлсэн эзэн ачаан дагалтай алаг дагны домог бөгөөд тэрхүү сонирхолтой дүгийг энэ номноос уншаарай. Номонд өгүүлсэнчлэн сая жилээр тоологдох буурал төвхийн хуудсанд зуны өмнөх түүх нь өчигдрийн явдал бизээ. Уржигдэр нь түүхээ умартвал өчигдрийнхэн түүх буудантаж өнөөдрийн эдрийг үүсгэж ирээдүйн замыг бүдгэрүүлэх ажгүй хэмээснээр энэхүү бичвэрээ өндөрлүүлье.
Onun sargını hındır altarım. Avını heciminin oğutağını